За тусганы эрх зүйн байдлын тухай хууль эх оны 6 дугаар сарын 1-ээс хэрэгжигч бодит байдал дээр хэрэгжих боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа юм. За ялангуяа Дархан уул орхон аймагуудын хувьд энэ хууль төлөөллийн тогтолцоо нутаг дэвсгэрийн хил заагийг хөндөх болсон байна. Энэ хуулийн дагалдах зохицуулалт тодорхойгүй нь хотын статустай болохыг хүссэн орон нутгийн эрх зүйн мухардалд оруулаад байна. Хот тусганы эрх зүйн байдлын тухай хуульд 200 мянга хүртэл хүн амтай хот хамгийн ихдээ 21 төлөөлөгчтэй байна гэж заасан. Гэтэл өнөөдөр Дархан уул орхон аймаг тус бүр 40 гаруй төлөөлөлтөд үйл ажиллагаа явуулдаг юм а. Хэрвээ аймгийн статусаас хотын статус шилжвэл төлөөллийн тоо огцон бурч иргэдийн оролцоо хумигдах нөхцөл үүсжээ. Мөн 5 хүрхгүй сарын дараа хэрэгжих хот тусганы эрх зүйн байдлын тухай хуулийг дагалдах хууль журмыг тодорхой болгохгүй бол хамгийн түрүүнд Дархан уул орхон аймаг эрх зүйн мухардалд орж орон нутгийн удирдлага иргэдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй олжээ. За энэ хуулиар бол улсын зэрэглэлтэй хотын хувьд бол эдэлбэр газартай байх гэсэн заалттай. За Дархан манай хоёрын хувьд бол жоохон асуудалтай байгаа. Тэгэхээр бид нар одоо яг зөвхөн энгийн ойлгомжоор хэлэхээр Булган аймагт одоо эдэлбэр газрынхаа төлбөрийг төлөх ийм хуулбар болчиход байгаа. Тэгэхээр манай хоёр аймгийн хувьд бол энэ хуулийг бас эргэж хараач гэсэн саналуудыг за улсын хурлын холбогдох яамд хүргэлсэн байна. Тэгвэл яг одоо улсын зэрэглэлтэй хот болоод хэрэгжиж эхлэх юм бол манай аймгийн үед бол нэлээд асуудалтай болно. Уул нь бол яг улсын зэрэглэлтэй хот бол хаашаашаа 30 км радиус дотор байх хэрэгтэй. Километр залт. Тэгэхээр одоо тийм боломж бас байхгүй байгаа учраас манай аймгийн үед бол боломжгүй. Саяхан ерхий сайд Зандан шүтэр Дорногов аймгийн замун үд сумын статусыг өөрчлөх үүргүүлсэн. Гэхдээ сумыг хот болохын тулд дахин үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж тайлбарлаж байлаа. Мөн Дархан уул орхон аймагч дахин хотын статустай болох боломж эрх зүйн хувьд нээлттэй гэсэн юм. Гол нь тухайн орон нутаг өөрсдөө хүсэлтээ гаргах учиртай юм а. Төвлөрлийг бууруулахын тулд аймагуудад эрх мэдлийг өгөх, аймгийн төвүүдийг энэ 6 дугаар сарын 1-ээс эхлэн хот тусганы эрх зүйн байдлын тухай хуулийг мөрдүүлж аймгийн төвд хот болж өгөх ёстой, Дархан эрдэнэт хот болж өгөх ёстой. Ингэж төвлөрлийг сааруулахгүй Улаанбаатар тэгж байгаа хөрөнгө оруулалт болгон бас л Улаанбаатарын хүн амын төвлөрлийг улам нэмэгдүүлнэ. Мөн аймгийг хот болгохтой зэрэгцэн сумууд хорооны статус шилжинэ. Ингэснээрээ нутаг дэвсгэрийн хил цаг тодорхойгүй болох газар нутгийн маргаа өсөх, иргэдийн бичиг баримтыг хаяг солигдох зэрэг олон хүндрэл дагалдах эрсдэлтэйг орхон аймгийн засаг дарга зоригтой ярдээр ярьсан. За аймаг хоорондын хилийн зургасыг хаагуур тогтоох нь одоогоор тодорхой ус байна. Хамгийн гол нь энэхүү хуулийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бэлтгэл ажил хангагдаагүй хэвээрээ за хотын удирдлагын бүтэц, төсөв, засаг захиргааны зохион байгуулалт хүний нөөцгээд асуудлыг одоо ч шийдэж чадаагүй гэлээ. Тиймээс цаашид үндсэн хуульд өөрчлөлт оруулах уу эсвэл өөр зохицуулалтаар шийдэх үү гэдгийг засгийн газар улсын хурлын төвшөнд нухацтай хэлцэх шаардлагатай гэдгийг орон нутгийн удирдлагууд хөндөж эхэллээ.